учида баяратна учида бол нарны улсын Оска хотод өсөлтөрчөгөр энэ Оскагийн гадаад их сургуулийн мастер хөл соёлын мастерыг авчээ. Тэгээд тэр өвөр Монгол болоод Монгол улсыг олон явсан. Тэгээд олон нэрвэн нам жахал монголчуудын тухай хөвлөлт нийтлүүлсэн байна. Жишээлбэл хятаддаг монголчууд Монгол судлал гэх мэтийн нам жахал хөвлөлсөн байна. Тэгээд одоогоор бол тэр Director of Office Mongolia ажиллаж байгаа. The next speaker is Uchida Toshiaki, and he is Director of Office Mongolia and author from Japan. And he graduated with master's degree in language and culture from University of Foreign Affairs in Osaka. And one unique character here is that he is fluent in Mongolian. It's probably better command Halak dialect than myself. He speaks very fluent Mongolian. When I met him first time in Japan, I was surprised how well he speaks Mongolian. So please welcome Mr. 3月かな. Энэ тухайн цугласан эрхэм зоч та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. Намайг Учида Тошиоки гэдэг. Юуны өмнө энэ хуралд илтгэл тавих боломж олгосон оюун инкварт болон энэ хурлыг зохион байгуулсан бусад хүмүүст талархлаа илэрхийлье. Анх удаа энд уулзаж байгаа хүмүүс бас цөөнгүй байгаа учраас өөрийгөө товч танилцуулах нь зүйтэй гэж үзэж байна. Би Осакагийн гадаад судлалын их сургуульд Монгол хэл соёлыг суралцсан. Арлын жижиг оронд төрж өссөн миний хувьд өргөн уудам Монгол оронд очихын нэг төрлийн мөрөөдөл байсан ба. Оюутан байхад өөр Монголд суралцах боломж надад тохиолсон билээ. Алс хоолны наран усаас хуухуудыг зорин ирсэн гэсэн утгаараа цахаар хорчин, харчин, байрын, бурят, дагуур зэрэг олон яснууд надад найрсаг ханддаг байсан. Их сургуульд элсэхдээ нэг их анхаараагүй боловч ээлж талын өмнөд Манжигуу улсын төмөр замын компанид цахилгаан инженер хийж байсан бөгөөд ээж өөрийн гэр бүлийн хүний хамт Манжигуу улсад амьдарч байгаад дайны дууссаны дараач нэг хэсэгтээ тэндээ байжээ. Түнчлэн ээж талын хамаатан Хувилай хааны цэрэг 13 дугаар зоонд дайрсан Цусима арлаас гаралтай гэдгийг сүрд олж мэдээд угаасаа би Монголдоо ямар нэг сүжмээр холбоотой байсан юм байна гэж сэтгэл төрөх болсон. Их сургуулийн төгссөд айл жуулчлалд ноос ноолоор хөгжим урлаг, уламжлалт дарга ухааны зэрэг салбаруудад байнга ар өөр Монголтой холбоотой ажиллаад ирсэн юм аа. Тэгээд илтгэлтэй ер нь монголчууд биднийг нэрлэж ирсэн наран гэсэн нэр томьёог хэрэглэе гэж бодож байна. Учир нь Япон гэсэн хари үгнээсээ наран гэсэн монгол үг илүү таалагдах юм аа. Энэ удаа Шинжаан Уйгур гэж Ятуудын нэрсэн нутгийн Баянгол Монгол өөртөө засах мужид Монгол хэл дээрээ
хичээл заахыг хориглосон асуудалтай холбогдуулна энэхүү хорог зохион байгуулагдаж байна. Бидний манай монголчуудын байр сууринаас авч үзвэл Шинжаан уйгурыг зүүнгаар эсвэл ойрат гэж нэрлэмээр цахим сүлжээнд одоогийн үндэсний цөөнхийн үрдүн засах орнуудын хил хязгаарыг тэр чигээр нь уйгар төвд өвөр Монгол хэмээн дур мэдийн хил хязгаар тогтоосон газрын зураг нийтлэгдсэн нь олонтаа харагддаг. Харин хятадын мэдэлд орсон үндэсний цөөнхнүүд ихэнхдээ ан агнуур болон нүүдлийн аж ахуй эргэлэн нааш цааш нүүдлийн амьдардаг тол хил хязгаар тийм амархан тогтоож болохгүй бахаа гэж санагдаж байна. Хэзээ нэгэн цагт одоогийн Шинжаан уйгур үрдүү засах орон уйгурчуудын бие даасан улс болсон тохиолдолд эрд дээр үеэсээ тэнд амьдарч сойрсон үндэсний цөөнх болох монголчуудын асуудал нухацтай хандаасаа гэж хүсэх болно. Төвдүүд амдуу гэж нэрлэдэг Кукнор зэрэг бусад можуудын хувьд гэсэн адилхан бусад үндэстнүүдтэй одооноос эхлэн ойлгоцож ярилцаж байсан нь дээр гэж санагдаж байна. Өнөөдөр энд цугласан та бүхэн өвөр Монголд болж байгаа хүний эрх зөрчсөн асуудлуудын талаараа мэдээллийн сүлжээнээс олж мэдсэн тэр талаараа тунган боддог үйл ажиллагаагаа явуулдаг хүмүүс учраас тэр талаараа миний ярих нь одоо илүү зөв гэжээ. Миний зүгээс Монгол хэл соёлыг суралцсан наран хүний байр сууринаас ганц хоёр зүйлийг дурдъя. Хүний эрхийг хамгаалъя гэвэл эмзэх давхаргааныхныг одоо дэмжих одоо үзэлтэй байх ёстой гэж бодож байна. Хятад дахь монголчууд хүссэн мөрөөдсөн Монгол улстай очоод хожаа хэмээн дүрмжлэгддэг. Байцаа, гуанц зэрэг хятад үгсийг бүрмсэн хайж, жинхэнэ цэвэр монголоор ярьж, босоо монгол бичгээр чөлөөтэй бичсэн ч гэсэн хожаа бол хожаа байна. Улаанбаатарт анх очоод цахар монголоор ярьдаг байсан би бас хожаа гэсэн хож авч их бохимддаг байсан тул монгол хүн ийхүү хэлүүлснээрээ одоо хэрхэн гомдохыг төсөөлж байна. Бусдын иргэшээлд байгаа үндэстэн нэгний зовлон шаналлыг одоо ойлгож байх ёстой байдал өөрөөсөө сул дорой байгаа монголчуудыг дарамталдаг хэдэн таагүй тохиолдлын талаар дурдъя. Нэг байрын монгол хүн дагуур монгол эмэгтэйд хандан чи бас монгол бичтэй гэж хэлснийг сонсоод тэр эмэгтэй эвгүй царайтай чимээгүй сууж байж билээ. Хэдийгээр тэр эмэгтэй монголоор ярьдаггүй ч дагуураар ярьдаг байсан. Хоёрт монгол хэлтэй нэг байрын уучлаарай дандаа байрын монгол хүн гарч ирж байна. Нэг байрын монгол хүн монголоор чөлөөтэй ярьж чадахгүй монгол эмэгтэй хари үндэстэн хари хүн одоо үжида хүртэл монголоор ярьж байхад чи яагаад чаддаггүй юм бэ гэж шүүмжлэлтэй хэлэхэд тэр эмэгтэй ойлгох шахсан. Горовт нэг найран дээр Шинжаан уйгурын ойрат монгол хүн тэр цахар хүн надад монголоор зөв яриач гэж хэлээл байна. Хэмээн гонигтай хэлж байсан. Ийм тохиолдол зөндөө байдаг. Монгол улс
улсад хятадуудаас хүртэл дорд үзэгдэн хожаа хэмээн нэрлэгдэх доромжлолыг ойлгохын дээрээ ойлгодог хүмүүс нь хүртэл бага яснууд ялгаварлан гадуурхаж байдаг. Ийм нөхцөлд монголчуудын хүний эрхийн асуудал шийдэгдэн гэж байх уу? Хүний эрх ярих юм бол давхар стандарт, дабл стандарт тогтоохоо бойлж хүний түгээмэл эрхийг одоо хамгаамаар байна. Өөр Монголын зүүн баруун соёл маш их ялгаатай гэдгийг хэнж байна. Энэхүү илтгэл айлын нутгийн монголчуудад ойлгомжтой нийтлэг монгол хэлээр ярихаар би хичээж байна. Одоо хичээж ярьж байна. Гэхдээ бас та бүхний миний монгол хэл баруун талтай гэдгийг айл хэлдгийнэ оож мэдсэн байхаа. Үнийг хэлэхэд хятад үгээр дүүрсэн зүүн нутгийн хний яриаг сонсоход зарим нь сайн ойлгохгүй. Сэтгэлгээ нь бас арай өөр байдаг цохолдох тохиолдол байх нь байна. Сүүлийн үед би Монгол улсын иргэд болон өөр Монголын баруун хэсгийн монголчуудтай түлхүү харьцаж байна. Харин газар тариалан эргэлдэх хятад хэлний нөлөөнд их автгцсан зүүн нутгийн монгол хэлийг хангалттай сурж амжаагүй тул ойлгоход хүндрэлтэй байдаг. Хоёрын ирээдүйд зүүн нутагт нэг хэсэг байж тентхийн иргэдтэй тухтай харилцах боломж олдосоо гэж хүсэж байна. Ямагтаач хүмүүс 100% ойлгогдсон гэж байх нь ойлгомжгүй. Ойлгомжтой ер нь одоо тийм 100% ойлгогдно гэж одоо байхгүй. Зөрөх зүг нэг цагт зүүн баруун дэлгүйгээр хамтарч ажиллах боломжтой газар хамтдаа зүтгэж болохгүй гэж үү. Зорилт арай өөр байсан ч зорилгоо нэгтэй байхад хамтрах боломжтой. Ямар ч байгууллага, ямар ч хүнд бусдын хүчин тусалцаа, хөрөнгө мөнгө өгүүлэгдэж байдаг. Би сургуульд элсэн урж монгол хэл үзэж эхлээд 35 жилийн нүүр үзэж байна. Монгол хэл бол миний хувьд оршихын маань салшгүй нэгэн хэсэг юм. Энэхүү нандин монгол хэлээр муухай үгс хэнэггүй ярьж бичих монгол хүмүүс бий. Ийм зуршигтай том хүнийг харсан хүүхд залуучууд маань монголоор ярья, монголоор бичье гэж яаж бодохгүй дээ. Монголоор ярьж чадахгүй гэж залуучуудаа захнаж шүүмэлж байх зав байвал айлгуу сайхан монгол хэлээрээ хайр мөрөөдлийн тухай хайлбал яасан юм бэ? Монгол хэлийг үнэхээр хайрладаг бол хэлээ босгохаа болсон нь дээр санагдана. Хүн нэг бүрийн ухамсарыг өөрчилж байж хүний эрхийн асуудал руу орхон зүйтэй мэт санагдаж байна. Өчүүгийн би монгол хэлнээсээ маш олон зүйл одоо сурч амьдралдаа хэрэгжүүлж ирсэн. Биеийн засаад гэрэн засаад төрүүн зас. Бусдыг хүн шүүмжлэх гээд байдаг өөрийгөө засахын тулд энэхүү цэцэн үгийг өөрийн урья болгосон. Улс орон тусгаар тоглосонд бол одоо бүгд жаргана гэсэн үг биш. Тусгаар тоглохыг зориулбал тус улсад амьдрах иргэний хүний эрх хамгаалагдсан хүмүүсийн ад жаргалтай амьдрах тийм улс. Өнөө хүртэл хүн төрөлхтөн бүтээж амжаагүй мөрөдлөн улс
байгуулахыг зоригвол ямар вэ? Мөрөөдөл хүсэл өндөр байх тусмаа сэтэл төрөм байр байсал ч их байх болов. Олон улсын хамтын нийгэмдээс дэмжлэгээ тусламж бага болдог хятаддах монголчуудын хөдөлгөөнийг дэмждэг наран хүмүүст сэтгэл гүнээсээ талархмаар байна. Дэмжигч дотроо хуужин саг үзэлтэн, барууны үзэлтэн гэгдэх хүмүүс олон байдаг бололтой. Тэдгээр хүмүүс Монголын түүх, өнөөгийн байдал, соёл зэргийн талаараа хэр ойлгодог болов? Сүүлийн жилүүдэд манай наран улсын бодлого баруун тийшээ илвэж, хуужин саг үзэлтэн, барууны үзэлтний тоо нэмэгдэж байна гэж яригддаг. Тэдний тоонд цахим сүлжээгээр дамжуулан хятад солонгосчуудыг доромжилж занал хийх үг хэлдэг. Буюу hate speech-ээр дайрдаг. Яасан дараа уучлаарай. Яг уу. Нэг минут дараа баг. Тав минут гоо. Нэг харин. За яа. Тэдний тэгээд ер нь одоо цахим сүлжээгээр тийм хятад солонгочдыг одоо доромжлдог үг хэлдэг тийм hate speech хийдэг тийм хүмүүс маш олон байна. Сүлжээний баруунтнууд их одоо үүсэж байна. Сүлжээний баруунтнуудын одоо одонгийн хятад солонгочдтой шууд холбоо харьцаа байхгүй бах бараг. Сүлжээгээр нэг амархан уссан бэлэн мэдээлэлээр үндэслээ тэгээд босдыг их доромжилж занал хийдэг үг хэлдэг. Цаашдаа бүр гэмт хэрэг буюу одоо hate crime үйлдэж хүний эрхийг зөрчсөн одоо их бий. Мөн тэд одоо нийгмийн эвзэг давхаргааныханд хязгаарч ханддаггүй манай засгийн газрыг үл шүүмжлэн одоо дэмждэг. Ийм нөхцөл байдлын донд би хятад дахь монголчуудыг дэмждэг наран хүмүүсийг хөндлөнгөөсөө ажиглаж сууна. Тэд одоо хэврэг цөмхөнд одоо чин сэтгэлээсээ туслах хүмүүс мөн үү? Эсвэл хизээ нэг өдөр доромжлог занал хийх үг хэллэг монголчуудад хэлэх юм биш үү? Биш биз гэж хэмээн одоо санаа зовж сууж байна. Хүний эрх хүн бүхний эдлэх ёстой үндсэн эрх гэдгийг мартаж болохгүй гэж бодож байна. За цаг авч байгаа. За миний яриа жоохон өндөр болсон юм шиг. За хоёр үндэсний харилцаан 13 дугаар 20 дугаар зуунд өрнөсөн дайнаар хязгаарлагдаж байсан. Ардчилсан хувьсгалын дараах Монгол улстай харилцаа огцом хөгжсөн мэт харагдаж байгаа ч өнгөц төдий ойлголтоос ахиж чадаагүй мэт санагдаж байна. Үүний тод илэрлэн сайхан болж өнгөрсөн Шуугакан компани Корокоро комик сэтгүүлийн асуудал юм. Хүүхэд залуучуудад зориулсан ном сэтгүүл гаргалтайгаар их алдартай компани гаргасан асуудал наран улсын боловсролын тогтцооны бууралтыг бас тод харууллаа. За ямар ч байсан хүний эрхийн асуудлыг Монголын анд найз нартайгаа харилцан ойлголцож хамтран тэмцэж багж гисэн үр дүнд хүрмээр байна.
Энэ хүслээ эрэр хийж би илтгэлээ өндөрлөе. Эрхэм та бүхэнд ажлын өндөр амжилт сайн сайхныг хүсэн өрөөе. Анхаарал тавьсан баярлалаа.